Хором тэргүү үзэгчтэй тавтаас хамарцгааж байна уу? Цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Архиа согтууруулах хундаа худалдан борлуулахыг төр хугацаагаар хориглолоо. Өчигдөр шөнөө 5 иргэн архинд хорд нас барсан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолгаарч шуурхай ажлын хэсэг гарan ажиллаж байна. За эхний ээлжинд иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд өнөөдрийн 18 цагаас энэ сарын 20-ны өдрийг хүртэл архи согтууруулах хундаа худалдаалахыг хориглосон байна. Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо ногоон төгөл хотхонд нэгэн зэрэг 5 хүн архинд хордож нас барсан хэрэг явдлаас үүдэн мэргэжлийн хяналтын ерөнхий газар нийслэлд төдийгүй улс орон даяар нэгдсэн арга хэмжээ эхлүүлж архи согтууруулах хундаа үйлдвэрлэгчид болон худалдан борлуулж байгаа газруудыг шалгаж байна. Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл архи согтууруулах хундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг бол төр хугацаагаар зогсоосныг албан ёсоор та бүхэн дамжуулж мэдэгдэж байна. 3 хоногийн дотор тогтоосон хугацаанд цагдаагийн газартай нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 500 гаруй байцаагч өнөөдрийн 16 цагаас эхлээд ажиллаж байна. За бид ажилтнаа ямар байдал дээр хяналт тавих вэ гэхээр хамгийн гол нь бол урсан сэргийлэх арга хэмжээ байгаа. Дээрээс нь бид энэ худалдааны сүгүүдээр ажиллаж байгаа архи согтууруулах хундаан дээр тамд судалгаанууд явагдана. Нас барсан иргэдийн цогцт хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний анхан шатны дүгнэлтээр тухайн иргэд архи согтууруулах хундаанаас үүдэн нас барсан нь тогтогдсон. Чухам ямар архинаас хордсон нь эдийн шинжилгээгээр илүү тодорхой болох юм байна. Хэргийн газраас эдмэрийн баримт хураагдсан зүйлсээр ялангуяа сэжиг бүхий хордлого өгсөн байж болзошгүй шингэн зүйлсүүдийг хураах, битүүмжлэх, олж илрүүлэх ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажиллаж байгаа. Өнгөрөөж 2016 онд бол энэ архи согтууруулах хундааны зүйлийг хэтрүүлэн хэрэгэлсний улмаас амнасаа алдсан хэрэг цагдаагийн байгууллагаас нэлээд бүртгэгдсэн. Энэ дээр нь бол холбогдох хуулийн дагуу шалгалтын ажиллагаа хийгдсэн. Тэгэхээр иргэдэд анхааруулж хэлэхэд бол энэ архи согтууруулах хундааны зүйлийг хэрэглэхдээ энэ зөв зохистой хэрэглэх зайлшгүй шаардлага байна. Иргэд архинд хордон эмнэлэг твтэн эмчлүүлэх тохиолдолд цөөнгүй байна. Архи согтууруулах хундаа хэрэглэсний дараа ямар нэгэн хордлогын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг анхаарууллаа. 2017 оны 1-р сарын 16-ны 20 цагаас 17-ны 15 цаг хүртэл нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагаар нийтдээ архи согтууруулах хундаа хэрэглэсэн гүн согтолттой 36 хүн ирж эмчлэгдсэн. Эмчийн хяналтанд байжгаад гарсан байна. Одоогийн байдлаар бол онцгой ноцтой хүндэрсэн ийм тохиолдол бол гараагүй байна. Нийслэлийн хэмжээнд 2000 гаруй дэлгүүр архи согтууруулах хундаа худалдан борлуулж байгаа. Тухайн дэлгүүрүүдэд төлөвлөгөөт бус шалгалт хийж эхэлсэн. Сар шинийн баяр төхөж байгаа тул бусад хүнсний бүтээгдэхүүнийг мөн шалгаж дээж авч шинжилж байна. Чанаргүй архи үйлдвэрлэж иргэдийн амь насыг хохироосон хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ сарын 19-ний өдрөөс эхлэн сурагчдын амралт дуусч 3 дугаар улирлын хичээл эхлэх ёстой байсан. Гэсэн чи эх 7 хоногт цагаагаар эрсгүйтерч ханиа томооны дэгдэлт нэмэгдэх магадлалтай гэсэн сэрэмжлүүлгийг мэргэжлийн байгууллагаас гаргасан учраас салбарын сайдын тушаалаар энэ сарын 30-ны хүртэл сурагчдын амралтыг сунгалаа. Ус цагаар орчны шинжилгээний хүрээлэнгээс боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамд цагаагаар нийт нутгаар эрсгүйтрэх талаар сэрэмжлүүлэг ирүүлсэн байна. Тиймээс сурагчдын амралтыг 7 хоногор сунгаджээ. Бид нар энэ цаг уурын нөхцөл онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор томоогийн өвчлөл нэмэгдэхүй гэсэн энэ болгоомжлыг хадгалж урьдчил сэргийлэх зорилгоор сургуулийн энэ амралтыг хойшлуулж байгаамаа. Амралт сунгалттай холбоотойгоор зуны амралтын хувьд бол өөрчлөлт орохгүй. Сунгасан хугацааны хичээлийн зохицуултыг бид 3 дугаар улирлын амралт 14 хоног байгаа. Энэ амралтын 7 хоногоор зохицуулаад шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Энэ бол зөвхөн нийслэлийн сургуулиудад хамаатай шийдвэр. Тиймээс орон нутгийн сургуулиуд 30% хуваараараа хичээлнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Өнөөдөр улсын хурлын хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар цагдаагийн албаны тухай хуулийн төслийг шинжилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Мөн цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал болоод цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусад нь хуульчлахаар зохицуулсан. Гэвч өнөөдрийн хүртэл тусгайсан эрх зүйн зохицуулалт хийгдээгүй байна. Буруу үр дагавар учрах байхаа гэж миний хувьд.
Эрх зүйн зохицуулалт нь дутуу учраас цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа нь төрийн албаны тухай хууль заасан нийтлэг журмаар зохицуулагдаж иржээ. Харин биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцаа нь цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон засгийн газрын гишүүний түвшинд батлагдсан эрх зүйн актаар зохицуулагдаж байсан юм. Тиймээс эдгээр зохицуулалтуудыг наривчлан тусгаснараа шинжилсэн хуулийн төсөл даваа талтай болж байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуульд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгаа, нийгмийн асуудлын талаарх зохицуулт орхигдсон байдаг. Түүнчлэн галт зэвсэг хэрэглэх, хүний биед үзлэг, нэгжлэг хийх, саатуулах зэрэг ажиллагааг журмаар зохицуулж байсныг энэ хуулиар зохицуулна. Цагдаагийн цолтой холбоотой зохицуултыг хуулийн төслийн 74-р зүйлд тусгасан байна. Тухайлах юм бол цагдаагийн цол олох боловсролын 75-ийн 1-д цагдаагийн дэд ахлагчаас ахлагч, цагдаагийн ахлагч хүртэл бол 4 жилийн хугацаанд 4 жил одоо цагдаагийн албан тогтвор суурьштай ажилласан цагдаагийн дэд ахлагчийг ахлагч болгоно. Ахлагчаас одоо ахлагч болтол 4 жилийн хугацаатай бас. Дэслэгчээс цагдаагийн ахлах дэслэгч болтол 3 жилийн хугацаатай гэдэг. Урд нь бас одоо ийм тодорхой хугацаатай. Гэхдээ албан тушаалын хугацаанаас гаднаас амжилт мэдлэг боловсрол харгалздаг байсан. Энэ сүүлийн жилүүдэд алдагдсан. Иргэдийн хурлаас тоо хэмжээгээ тогтооно. Хувцас хэрэгэл өмсөн, гав бороохоо ашиглана. Энийг яг оруулсны хаш холбогдол юу байна? Одоо нөгөө хуурамч цагтаа, жинхэнэ цагтаа гэдэг нэр томьёо шиндээс гарна шүү. Яг өнөөдрийн байдлаар бас судалгаагаар олон нийтийн байцаагчны 327 гэмтэргийг одоо газар дээр нь үйлдэлснийг мэдээлж илрүүлсэн. Тэгээд 7290 зөрчил ажил бас газар дээр дасан зогсоосон. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 385 олон нийтийн байцаагч ажиллаж байгаа. Бид нар хуулиндаа бол өмнө ч орсон одоогийн хуулинд ч байгаа бас нэг тусгай хувцас хэрэгэлттэй хөдөлмөр аюулгүй байдлыг хангасан гэсэн ийм чиглэлийг оруулж гисэн юм аа. Сүүлийн үеийн мэдээ техник хэрэгслэр бол цагдаагийн байгуул бас ганц нэг юм хангацсан юм байгаа. Тэгэхээр энийг бол мэдээ яг ямар тохиолдолд яаж хэрэглэх үү гэдэг эрх зүйн үндслүүдийг бол мэдээ тодорхой болгож өгсөн. Гэмтэр зөрчтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн албан хаагч яг ямар хүч хэрэгслээр тэмцэх гэдэг нь бол гудамжинд байгаа албан хаагчдын мэдээ тодорхой болгож өгсөн. Гудамжинд хэв журам сахиулах цагдаа хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх чөлөөнд халддаг баг. Цагдаагийн байгууллагын бүтцийг нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байлгах, албан хаагчийн эрх зүйн байдал түүнд тавигдах шаардлага, цалин хөлс, нийгмийн асуудлыг тодотгох, тэднийг урамшуулах, галт зэвсэг бусад хэрэгслийг хэрхэн ашиглах, хүний эрхийг хамгаалах зохицуултуудыг бий болгож зөвхөн тунхаглалын шинжтэй бус хэм хэмжээ тогтоож үүрэг болгосон, түүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгдэг байх зэрэг олон заалтыг шинжилсэн хуулийн төсөлд оруулсан байна. Зайлшгүй шаардлага, хэрэгцээ шаардлагыг судалж байж 2015 онд улсын хурлаар батлагдсан эрүүгийн болон зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж хуулиудад нэмэлт өөрчлөлт хийгээд байна. Тухайлбал эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгын төслөөр 100 орчим хорих ялыг өөр ял шийтгэлд шилжүүлэх, аль болох шоронжуулахгүй байх ялын зарчмыг баримталсан байна. Гэхдээ авилгал албан тушаалын гэмт хэргийн ялыг нэлээд чангатгсан байна. Эрүүгийн хууль бол гэмт хэрэгтээ тэмцэх төрийн бодлогын тусгал гэж харж болох юм. Тиймээс ямар төрлийн гэмт хэргийн ялыг чангатгаж, ямрыг нь өршөөн сулруул засах боломж олох вэ гэдэг нь энэ хуулиар дамжуулан хэрэгжүүлдэг. 2015 онд батлагдсан эрүүгийн шинэ хуулиар тусгай ангийн 440 заалт нь гагцхүү хорих ялтай санкц байсныг багасгаж, ялын өргөн сонголтыг оруулж ирсэн гэж төслийг боловсруулагчид хэлж байна. Үнэхээр одоо хэрэгээ ойлгоод ингэж байгаа хүнийг тэр торгуулах байна уу? Нийт тусдаа ажил хийх байна уу? Зорчих хэргийг хязгаарлах байна уу? Тэр бусад ялын одоо сонголтын өргөн хувилруудыг бас авч үзэх боломжийг бол төр өргөж одоо нээлттэй байлгах хэрэгтэй. Гарцаагүй тэр тусгаарлах боломжийг бол тусах хэрэгтэй. За 7-оос 30 хоногийн хугацаатай энэ хорхоос эхлээд ингээд 100% хорих ялтай батлагдсан хуулийн ялын бодлогыг бол бид бас эргэж авч үзэж байна. За үндсэндээ нэг ялын одоо 100 орчим зүйл ангид нь бол бас заалтсан дээр бол бас хорих ялаас бас татгалзъя гэдэг ийм зарчмыг бол бас баримталж байгаа. Ял шийтгэл гарцаагүй байх зарчимтай. За энэ үүднээс ч гэмтэрэг үйлдсэн бол хариуцлага хүлээнэ. Гэхдээ гэм буруугүй ойлгосон, хохирлоо барагдуулсан, анх удаа гэмтэрэг үйлдэж байгаа, учруулсан хохирлын хэмжээ багтай зэрэг үндслээр ялыг хөнгөрүүлэх заалтууд ч туссан байна. Харин авилгал цагаан захтнуудад оногдуулах ялыг чангатгажээ. Тухайлбал өмнө нь авилгал албан тушаалын гэмт хэрэгт голдуу 1-ээс 5 жилийн хорих ял өгч тэнсэн харгалздаг байсныг биеэр заавал эдлүүлэх. Дээд тал нь 12 жил хүртэл хорих ялтай зүйлчилжээ. За мөн хөдөлмөрийн хөлстэй уялдуулахгүйгээр учруулсан хохирлын хэмжээ тооцохгүйгээр ял оноох юм. Та 10,000 төгрөг байна уу, 100,000 төгрөгч болтгоо ахуул авсан уу?
албан тушаалын байдлаа ургуулж тийм мөнгө одоо өөртөө авсан байна уугүй юу? Ерөөсөө тэр хэр хэмжээс үл хамаарч гэмт хэрэг тооцоо шүү гэдгийг хэлж өгч байгаа. Тэгээ энэ маань өөрөө авилга албан тушаалын гэмт хэрэгтэй бол засгийн газраас бол ер нь эвлэршгүй байна, хатуу байна гэдгийг бол аль биесээр зарлаж ингэж одоо хэлж байгаа ийм ойлголт байна. За ийхүү эрүүгийн шинжилсэн хуулинд авилгал эдийн засгийн гэмт хэрэгт онох ялын бодлого нэлээд чангалсан бол сэтгүүлчдийг шүүхийн өмнө аваачдаг байсан 20 ялыг өөрчилсөн байна. Гүтгэх гэмт хэргийг зөрчлийн хуулиар зохицуулах зарчим нь хэвээрээ. Гэхдээ улс төрийн сонгуулийн үеэр гүтгэлэг тараасан этгээдэд эрүүгийн хуулиар хариуцлага ноогдуулна. Ингэхдээ 1 жил хүртэлх хугацаагаар 20 ялыг өөрчилжээ. За тэр зүйл анги бол хэвээрээ. Тэгвэл нэг жил хүртэл 20 ялтай байсан. За энэ 20 ялыг нь бол шинэ засгийн газар бол заавал хорих гээд хэрэггүй. Таны яг асууж байгаа энэ хэрэг үйлдэлд бол жишээл сэтгүүлч нар хамгийн их хүртэх магадaltaй. Хэвлэл нийтлэх эрх чөлөөг бас бид заавал хорих шоронгийн цаана суулгаж бас шийдэх ийм ялын бодлого бол баримтлах ёсгүй гэдэг үзэл баримтлалаар бол 20 ялыг бол болиулахаар засгийн газраас бол санаачилж хилцэж байгаа. За ер нь сонгуулийн үеэр сошиал ертөнцид илүүтэйгээр гүтгэлэг бусдын нэр хүндийг санаатаагаар гутаах гэсэн оролдлогууд гардаг. За энэ нь эргээд үндсэн хуулиар олгогдсон үнэн зөв мэдээлэлээр сонгох эрхээ эдлэх иргэдийн эрхийг давхар зөрчдөг гэсэн өргөн агуулгаараа энэ үеэр хийсэн аливаа гүтгэлгийг эрүүгийн хуулиар зохицуулах ёстой гэж үзсэн байна. Хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. За эдийн засгийн сэргийх гол алхмуудын нэг болсон 5 толгой хэлэлцээр тойрсон асуудлаар уулуурхай хөндүүлтрийн сайдад ашдарч цагийн урд мэдээллийн хөтөлбөрт тусгайлсан ярилцлага өгсөн юм а. Зочинтой сэтгүүлч Гандимаа ярилцсанаа. Тэгэхээр 5 толгой төслийнхаа хэрэгжүүлэгч компанийнхаа 51%-ийг Монголын төр эзэмших ёстой. За мөн төмөр замынхаа компани 51%-ийг Монголын төр эзэмших ёстой гэдэг байгаа. Гэтэл яг үнэндээ энэ бүхнийг Шинхаа групп эзэмшнэ гэсэн юм хардлага бас хэвлэлээр яваад байгаа. Таны их тайлбарыг сонсъё. Энэ том мордыг бол эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа Монгол улсын язгуур эрх ашгийг бол нэгдүгээрт нь бол баримтлах ёстой. Хоёрдугаарт нь бол зөв зохистойгоор эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа ордыг орд чигээр нь урт хугацаанд тогтвортой ажиллах бодит бололцоог нь бол хангаж өгөх ёстой. За 3 дугаарт нь бол Монгол улсын эдийн засгт үзүүлэх нөлөөллийг бол өндөр байлгах асуудал дээр бол анхаарлаа бол тавих ёстой. За энэ 3 үндсэн зарчим бол засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн удирдамжинд хамгийн нэгдүгээрт нь бол тавигдсан бол асуудлаа. Өөрийн чинь саяны хэлж байгаагаар бол ордын лиценз бол 100% төрийн мэдлэлтүүд бол байна. Тэгэхээр бол ордын 51%, 49% гэдэг асуудлаараа биш, зарж үржиж байгаа асуудал бол биш. Орд бол 100% Монгол улсын төрийн өмч хэвээрээ байна. Төмөр замын бол 51%-ийг нь бол Монголын төмөр зам компани эзэмших ёстой. 49%-ийг нь бусад хөрөнгө оруулагч нар эзэмших ёстой. Ийм байдлаар бол бид нэр асуудлыг ярьж байна. Одоо энэ 5 толгой хэлцээрт нөгөө 1072 хувьцаа амлах хэмжээний ийм IPO хийгдэх ч юм уу, ийм заалтууд тусгагдаагүй бол энэ иргэн болгонд өгсөн 1072 хувьцаа цаасан дээр үлдэхнэ гэсэн юм болгоомжл байгаа. Тэгэхээр хэлцээрт энэ асуудлыг тусгаж чадсан. 5 толгойн орд эдийн засгийн эргэлтэнд ороод тодорхой үр ашигтай үйл ажиллагаа нь явагдаад тэрийг хэрэгжүүлж байгаа Эрдэс 5 толгой компани буюу Эрдэс MGL компани ашигтай ажиллаж энийг бол чадвартай компани болгож тэрнээс хүртэх өрөөгөөжийг нь дээшлүүлэх асуудал дээр л анхаарлаа бол гарч авахгүй тавих ёстой. Ингэж бол энэ иргэдийнхаа эрх ашгийг бол хангаж ажиллах ёстой. Тэгэхээр нүүрсээ бид 3 дахь зах зээл дээр борлуулж чадах уу гэдэг өөрөө бас 5 толгой хэлцээр амжилттай явагдах хэсгийн нэг гол хэмжүүр байгаа л да. Үнэхээр Японы Sumitomo Group орж ирснээр бид 3 дахь зах зээл дээр нүүрсээ борлуулж чадах хэмжээний ийм хэлцээрийг хийж чадж байна. Мэдээж 3 дахь зах зээлийн асуудал бол хөндөгдөж гарч ирэх ёстой.
дийлэнх нь бол хятад улсын зах зээл дээр бол борлогдох ёстой. Бид нар бол 5-7 нүрсээ бол хятадыг давуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бол дэлхийн нийтийн чиглэл рүү энэ зах зээл рүү анхаарч байгаа тохиолдолд бид нар ч гэсэн энэ зах зээл дээр аль болохоор ахиу тэгээд эцсийн хэрэглэгчд нь хүргэж өгсөн байдлаар асуудлыг бол шийдэх вэ гэдэг асуудал дээр л энэ гэрээ хэлцлийн гол утга агуулга бол оршиж байгаа. Хуучин гэрээнээс бол онцлог нь бол бид нар бол эдийн засгийн хувьд бол шин загвар, шин тооцооллыг гаргаж ирж байгаа шүү. За энийг хүлээн зөвшөөрөөд Монгол улсад хуучин гэрээнээсээ илүү Монгол улсад өгөөжийг нэмэгдүүлсэн бидний энэ шаардлагыг биелүүлсэн тохиолдолд оролцоод явах эрхийг нь бол нээлттэй хангаж өгье гэдэг байдлаар асуудлыг бол хандаж байгаа. Инх сайхан сайд 2 жилийн өмнө мэдээлэл хийхдээ 30 жилд 90 тэрбум долларын өгөөж өгөх төсөл гэж ярьж байсан. Та бүхэн энэ хилцээрийг илүү эдийн засгийн агуулгаар нь сайжруулах гэж юм чинь ийм багцаа тойлж болох уу? Багцаа тооцоо бол хэлж бодлого яах вэ? Инх сайхан сайдын үед 90 тэрбум биш нийт ордын борлуулалтын орлого бол нийтдээ бол нэг 47-8 тэрбум Америк долларын борлуулалтын орлого нүүрсний үн бол бага байж байгаа тохиолдолд за нэмэгдэхэд бол нэг тэр нь бол нэг 50-60 тэрбум долларын хооронд за үүний бол одоо өөрийн өртөг зардлыг нь бол хасах ёстой. Тэр чинь газар дараас ухаж гаргаж ирэн тээвэр нийтийн хэрэглэгч тавиач борлуулна. Энэ бүгдийг ингээд хасаад үзэхдээ бол 7-оос 12 тэрбум долларын цэвэр ашиг энэ дотор гарч ирж байна. Энэ цэвэр ашигаас нь хүртэх өгөөжийн хувьд нь бид хэдийг нь авч Монгол улсад эргээд шингээж чадахгүй гэдэг асуудал дээр л бидний ур ухаан гэрээ хэлцлийн үр дүнд бол гарч байхгүй. Энэ бол шингэж орж ирэх ёстой. Ерөнхий сайд Эрдэнэт 2-7 хоногийн өмнө 5-7 хилцээрийг маш яралтайгаар ормоор хилцүүлнэ гэж хэлсэн байгаа. Энэ маань энэ намрын чуулганд амжина гэсэн үг үү? За бид болохоор аль болохоор бол энийг бол багны хугацаанд л асуудлыг нь бол шийдвэрлэх ёстой. Энэ бол уулуурхан бүтээгдэхүүний үн гэдэг бол циклийн дагуу явагдаж байдаг. Тийм учраас бол одоо үн өсөж байгаа энэ тохиолдолд энэ нэг хоромхон цаг зуурын хугацааг бол бид нэр бол дээд зэргээр өргөжтэй ажиллахын тулд илүү дутуу тэр улс төрсөн үйл ажиллагаагаа бол зогсоогоод эдийн засаг бодит эдийн засагт үзүүлэх нөлөө Монгол улсын өнөөдрийн банк санхүү өөр аварлагын энэ хүндрэлтийн нөхцөл байдлаас бол яаж дүргэн гарах вэ? Цаашдаа өөрөөгөөжийг нь урт хугацаанд яаж хүртэх үү гэдэг асуудал дээр л цаг хугацаа алдахгүйгээр л асуудлыг бол шийдэх ёстой. Гарцаа байхгүй энэ стратегийн том орд учраас улсын их хурлаар бол оруулж иж асуудлыг нь бол шийдэх учиртай. Уулуурхаа хүнд үйлдвэрийн сайд таштавчтай ярилцлаа. Манай хөтөлбөртэй хамтдаа байгаа үзэгчдэд баярлалаа. 2016 оны нийгмийн эдийн засгийн үзүүлэлтийн тайлан мэдээллийг өнөөдөр үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлт өссөн ч чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн байна. За оны сүүлийн мэдээгээр улсын төсвийн алдагдал нэмэгдсэн бол харин гадаад худалдаа ашигтай гарсан байна. Мөнгөний нийлүүлэлт энэ онд 12 их 80 төгрөг болж 1.9 их 80-аар өссөн байна. Үүнд нийт хадгаламжийн хэмжээ 1.2 их 80 төгрөгөөр өссөн нь гол нь нөлөөлсөн гэж үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Аж ахуй нэгж байгууллагуудад олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.4 их 80 төгрөг байна. Энэ нь өмнөх оноос 700 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм а. Оны сүүлийн үзүүлэлтээр чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас бага зэрэг буурсан ч өмнөх оны мөн үеийнхээс өссөн түвшингээ хадгалсан хэвээр байна. Хугацааг төрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2016 оны 12 дугаар сард 912.8 тэрбум төгрөг болсон байна. За энэ маань өмнөх сараас 49 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч өмнөх оноосоо 58.8 тэрбум төгрөг буюу 6.9%-аар өссөн үзүүлэлт гарлаа. За чанаргүй зээл 2016 оны 12 дугаар сарын эцэст 1.1 их 80 төгрөг боллоо. За энэ маань өмнөх сараас 84.2 тэрбум төгрөгөөр буурч өмнөх оны мөн үеэс 213 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт боллоо.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн буюу инфляц өмнөх сараас 1.7% өсч 1.1% хүрсэн байна. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт юм байна. Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцэл 3.7 их найт төгрөгийн алдагдaltaй гарсан байна. Энэ нь 2015 оны мөн үеийнхээс 2.5 их найт төгрөгөөр өссөн дүү юм байна. За улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оноос 2.5 их найт төгрөгөөр өсгөд зарлагын өсөлт, орлогын өсөлтөөс 35.6 пунктээр илүү байгаа үнд нөлөөлсөн байна. За нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.8 их найт төгрөг болж өмнөх оноос 131.3 тэрбум төгрөгөөр буурахад татврын орлого 122.1 тэрбум төгрөг буюу үүн дотроос аж ахуй нэгжийн орлогын албан дотор 177.9 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд Монгол улс 157 оронтой 5.3 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 3.4 тэрбум доллар байна. Гадаад худалдаа 2015 онд 800 сая долларын ашигтай гарч байсан бол өнгөрсөн оны сүүлээр 1.6 тэрбум долларын ашигтай гарчээ. Монгол улс анхны чөлөөт худалдааны хилэлцээр буюу эдийн засгийн түншлэлийн хилэлцээрийг Японы улстай байгуулсан. Япон улсын зах зээл болон түүгээр дамжин дэлхийн зах зээлтэй холбогдох гарц нэгдээд хагас жилийг ардаа үдлээ. Тэгвэл өнөөдөр Монгол-Япон хоёр орны чөлөөт худалдааны хилэлцээр бүрэн утгаараа хэрэгжиж чадаж байгаа юу? Худалдааны эргэлт ямар байгаа вэ? Мөн хөрөнгө оруулалтын орчин нөхцөлд юу саадуулж байгаа вэ? Хоёр талаас ямар бараа бүтээгдэхүүн сонирхож байгаа зэрэгт хариулт өгөх судалгааны тайлан өнөөдөр Японы талаас манад танилцуулсан байна. Дэлхийн банкны судалгаагаар Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин 2016-нд 192 орноос 64 дугаар байранд орсон. Харин Япон улсын хөрөнгө оруулагчдын дунд явуулсан судалгаагаар Монгол улс татварын таатай орчинтой, уул уурхай болон малын гаралтай түүхийдийн арвин нөөцтэй, найрсаг харилцаатай, гагцхүү хүн амд тархан суурьсан тул зах зээлийн сул орон зайтай, тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй, хамгийн гол нь улс төр хууль эрхцэн орчин докторгүй гэж дүгнжээ. Япон улсын бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар Монгол улсын талтай худалдаа бизнес эрхлэхэд хамгийн их хүндрэлтэй байдаг зүйл нь улс төрийн тогтворгүй байдал гэж хариулсан. Нийт асуудал бэрхшээлийн 100% гэж үзвэл 45%-ийг улс төрийн тогтворгүй байдал дангаар эзэлж байгаа юм. Засгийн газар ойр ойрхон солигддог, үүнээс болоод өмнө нь хийж байсан гэрээ хэлэлцээрүүд өөрчлөгддөг. Хугацаа нь алддаг, шийдвэр гаргах процесс нь ойлгомжгүй болдог. Бодиттой мэдээлэл дутамгүй байдаг гэж судлаачид, оролцогчид дүгнсэн байна. Замун шинээр хөгжиж буй зах зээл учир өрсөлдөөн бага, бизнесийн боломж их гэж Монголыг дүгнсэн. Хагас жилийн өмнө хоёр орон чөлөөт худалдааны хилэлцээрт гарын үсэг зурсан, энэ жилээс худалдааны эргэлт эрс нэмэгдэж алдагдал буурна гэж тооцоолж байна. За ер нь бол эдийн засгийн түншлэлийн хилэлцээр их хэрэгжиж эхэлсэн 6 сарын 7-оос хойш 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн энэ дотор нэг л одоо уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Бус нь бол дандаа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий дээр хийгдсэн бүтээгдэхүүн. Нийлээд нэг 8.2 сая долларын экспортыг хийсэн байна. Японы засгийн газар болон JICA, JETRO зэрэг олон улсын байгууллага, Sumitomo, Uniqlo, Modi, Dogi зэрэг Японы томоохон компаниудын зүгээс Монгол улстай хийх худалдааг үргэлжлүүлэх талаар бүхий л талаас хамтран ажиллахад бэлэн байгаа. Гагцхүү хоёр талын хүчин зүйл, ойлголцол, мэдээлэл солилцоо чухал байна. Өнөөдөр Японд Монголын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл маш хомс байна. Монголоос Япон улс руу дунджаар 10 сая доллар, хамгийн дээд тал нь 24 сая долларын экспорт хийж байсан. Харин Япон улсаас 300 хүртэлх сая долларын импорт хийж байгаа. Энэ худалдааны тэнцвэргүй бөгөөд идэвхгүй байдлыг өөрчлөх боломж нь чөлөөт худалдааны хилэлцээр гэж үзэж байгаа юм. Япон, Хятад, Солонгос гурван улсын хувьд Монгол улстай хийх худалдааны харилцаа эрс ялгаатай байгаамаа. Тухайлбал Монголоос Японд руу хийх экспорт 10-аас 20 сая долларт эргэлдэж байхад Хятад руу хийх экспорт 3.9 тэрбум доллар хүрчээс удаатай. Тэгвэл Солонгос улс руу хийж байгаа экспорт нь мөн л Японыхоос 3-аас 4 дахин их байгаамаа. Гэхдээ чөлөөт худалдааны хилэлцээртэй Монгол-Японы худалдаа ирэх жилүүдэд нэмэгдэх болов уу гэж найдаж байна. JICA олон улсын байгууллагын зүгээс Монголд инженеруудын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мянган инженер хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөр дамжуулаад 10,000 гаруй хүнийг сургалтанд хамруулсан. Одоо энэхүү нөөц боломжоор хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд зориулах нь зүйтэй юм аа. Монгол-Японы бизнес эрхлэгчдийн дунд B2B буюу нүүр тулсан уулзалтууд олон удаа болж байна. Мөн эх 2 дугаар сард Монгол улсын их хурлын дарга Япон улсад ажиллах тухай мэдээлэл байгаа. За энэ бүхний үр дүн 2017 онд бодтой харагдах уу гэж талууд онцолж байна.
чадах юм бол төрийн орон сууцны корпорац эх 9-р сард 900 гаруй айлын орон сууцыг ашиглалтанд оруулах боломжтой гэж мэдэгдсэн байна. За мөн түрээсийн орон сууцнд иргэдийг хамруулахдаа суглааны зарчмыг өөрчлөх шаардлагатайг албаны хүмүүс хэлсэн байна. Өнөөдөр Өргөдлийн мянган хорооны гишүүд түрээсийн орон сууцны хөтөлбөрийн явцтай танилцлаа. Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцнд орох сонирхол хэрэгцээ их байгаа учраас Өргөдлийн мянган хороонд олон өргөдөл саналыг ирүүлсэн байна. Орон сууцнд байгаад идэг. Гэтэл энэ иргэдийг түрээсийн орон сууцнд оруулах үйл ажиллагаа зогсчлоо. Учир шалтгаан нь юунд байгаа юм болоо? Энэ маань үргэлжлэх үү? Өмнө тавьж ирсэн шаардлага хэвээрээ юу? Гэх мэтлэнгийн олон асуудлуудыг хүндсэн ийм өргөдөл Өргөдлийн мянган хорон дээр ирсэн хичээнгүүд дарга. Одоогийн байдлаар 360 айлыг Буянтхой 2-ын түрээсийн орон сууцнд хамруулахад бэлэн болоод байгаа юм. Гэсэн ч иргэдийг ямар журмаар оруулахаа шийдээгүй байгаа гэдгийг холбогдох албаны хүн хэллээ. Тийм ч учраас энэ асуудлаа хурдан нэг тийшээ болгож бэлэн байгаа байранд иргэдийг хурдан оруулах нь чухал байгаа юм а. Та бүхэн маань одоо ингээд яг энэ түрээсийн орон сууцнд орох гэж байгаа иргэдийн бодит нөхцөл байдлыг судлаад амжиргааны түвшин доогуур байгаа, олон хүүхэдтэй байгаа, өргө толгойлсон байгаа, зайлшгүй түрээсийн орон сууцнд орох шаардлагатай байгаа ийм иргэдийн судалгааг гаргасан уу? Энийг одоо ямархуу журмаар олох гэж байна. Энэ азийн суглааны энэ журам өөрчлөгдсөн үү гэж нэгдүгээр асуух гэдэг. Тэр барилга утгуулт яам бол төрийн орон сууцны корпорац дээр бол одоо бол энэ ард иргэдийн ахмад одоо нэг яаралтай орон сууцнд түрээсийн орон сууцнд хамруулах иргэдийн судалгаа бол энэ бол суглаанаас өөр зарчмаар шийдэж чадахгүй болохоор бол нийслэлд бол бүртгэл байгаа, хороодуудад бүртгэл байгаа. Тэгэхээр нийслэлийн удирдлагуудаар бол 214 айлын түрээсийн орон сууцыг та нар одоо тийм нийслэл рүү шилжүүлж аваад тэндээс хойролтой зөв хийчих болов гэсэн нэг тийм хүлээлт байна. Түрээсийн орон сууцнд хамрагдах хүсэлтэд өргөдлөө өгч материалаа бүрдүүлсэн 2000 гаруй иргэдийн ихэнх хувийг өндөр настан зорилтод бүлгийнхэн эзэлж байгаа юм. Цаашдаа түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамгийн гол нь улсаас зарим санхүүжилтийн асуудлыг нэгэн даруй шийдэх хэрэгтэй болоод байгаа юм байна. 38 дугаар тогтоолын хүрээнд 929 айлын орон сууцыг бид нар төрийн түрээсийн санд шилжүүлсэн байдаг. За энэ дээр болохоор засгийн газрын тогтоолоор 52 тэрбумыг улсын төсөвт суулгаж энэ цааш хөтөлбөрийг цааш нь санхүүжүүлэхэд тулд төрийн орон сууцны корпорацид шилжүүлэх ёстой байсан боловч энэхүү тогтоол гарсан энэ бол тогтоол хэрэгжээгүй явж байгаа. За нэг за мөн 169 дугаар тогтоолын хүрээнд 360 айлын орон сууц хөтөлбөрийг саяхан баталсан. За энэ хүрээнд болохоор 30.2 тэрбумыг бас засгийн газрын тогтоолоор мөнгөжүүлэх асуудал бол гарсан байдаг. Энэ мөн хэрэгжээгүй явж байгаа. Хөрөнгийн их усрыг шийдэж чадвал төрийн орон сууцны корпорац эх 9-р сард 900 гаруй айлын орон сууцыг ашиглалтанд орох боломжтой гэж мэдэгдлээ. Мөн түрээсийн орон сууцнд иргэдийг хамруулахдаа суглааны зарчмаар орж байгаа явдлыг өөрчлөх шаардлага байгааг албаны хүмүүс энэ үеэр хэлж өссөн юм а. Өнөр бүл хүүхдийн асрах төвийн одоогийн байр ашиглалтаас гарч мэрэгжлийн хяналтын газар актлагдсан барилгын тоонд оруулаад байгаа юм а. Гэсэн ч хөрөнгө санхүүжилтийн асуудлаас үүдэн одоо хүртэл засвар хийлгүй хизээ мөдгөн нурж унахад хүрээд байна. Тиймээс төрийн бус байгууллагууд нэгдэж өнөр бүл 2 төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Өнөр бүл асрах төвд өнөөдөр бүтэн болон хагас өнчин зорилтод бүлгийн 150 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Гэтэл тэдний эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрх нь зөрчигдсөр байгаамаа. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань өрөөндөө дөрөөрөө буюу нэг сургуулаа ингээд хүүхдүүд маань нэг өрөөндөө амьдарч байгаа. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн бие даан амьдрах чадрын дээшлүүлэхийн тулд нөгөө хүүхдүүдтэй бид нэр гэрүүлийн орчингийг бүрдүүлчих хэрэгтэй болчиход байна. Тэр хүүхдүүдэд бие дааж амьдрахт нь хоолоо хийгээд идэх, хувцас угаагаад өмсөх, хичээл ном хийх, орон зай, хувийн орон зай гэдэг юм хүүхдүүдэд маань зайлшгүй шаардлагатай байгаа учраас биднэрт бол энэ байр бол зайлшгүй шаардлагатай. Тэгвэл төрийн бус байгууллагууд нэгдэж өнөр бүл 2 төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийн хүрээнд хүүхэд сурч боловсрох амьдрах нөхцөл бүрдсэн цогц барилгыг шинээр барихаар болжээ. Тэр барилгыг дуусгаад доторх одоо тавилга бүх юмтай тийм ээ үйл ажиллагаанд ороход бэлнээр тооцоход нэг 20 тэрбум төгрөгийн ажил хийгдэхэр байгаа. Гэхдээ энэ хэдий сонсоход том мэт боловч бүхэл бүтэн тусгаар улс яг өөрийнхөө хооч ирээд болсон энэ хүүхдүүдэд анхаарал хандуулахт энэ бол тийм томтой биш. Бид бол энэ төвийг, энэ объектыг зайлшгүй барих шаардлагатай гэж үзэж байгаа. Судалгаагаар гэр оронгүй бүтэн болон хагас өнчин 5000 орчим хүүхэд байна. Эдгээрээс нэн даруй амьдрах орчин нөхцлөөр хангагдах хэрэгтэй 600 орчим хүүхэд байгаа юм а. Өнөр төвийн барилгыг шинээр барьснаар 300 гаруй хүүхэд амьдрах боломжтой болох юм. Тэр бол олон улсад сүүлийн жилүүдэд маш олон хандивын аянууд өрнөсөн байна.
тэр дундаас хамгийн үр дүнтэй үлдэцтэй нь бүтээн байгуулалтын хандив аян гэж нэрлсэн багхгүй. Гэтэл Монгол улсад бол одоо юу гэдэг хин нэгэн өвчтөе хүнд хандив тусалцаа өгөх иймэрхүү жижиг ажлууд бол зөндөө өрнөжсэн. Яг ийм үлдэцтэй бүтээн байгуулалтын олон нийтийн хамарсан хандив ажил бол өрнөж байгаагүй. Тэгэхээр энэ бол анхных нь болж байгаа байхгүй. Өнөр бүл хоёр төслийг хэрэгжүүлж шинэ цогц бүтээн байгуулалтыг хийхийн тулд 20 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ хөрөнгийг гадаад дотоодын байгууллага сайн санаат иргэдийн дунд хандивын аян зохион байгуулж олохоор төлөвлөж ийхүү олон нийтэд хандсан юм а. Цэгүрд мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Улаанбаатар хотод гэлтгүй орон нутгийн төв суурин газруудад агаарын бохирдол ихтэй байгаа. За тухайлбал Архангай аймгийн төвд агаарын бохирдол их байгааг нутгийн иргэд нь хэлж байгаа юм. За энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төвлөрсөн дулааны цахилгаан станц барих шаардлагатай гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Эрдэнэ булган суманд 20,000 гаруй иргэн амьдарч байна. Том жижиг нийлсэн 69 уурын зуух, 5,500 орчим айл өрхийн яндан, за 3,500 гаруй автомашинаас энэ утаа ялгарч байна. Би сая энэ Булган уулын баруун талын ганц модны хайр шинаас дөнгөж сая бариад ирлээ. Тэндээс харахад урдаас нь салхитай байсан юм. Яг тэндээс яг Улаанбаатараас дутгааргүй харагдаж байна. Порче сонгох хэрэггүй л тэгээд нэг битүү юм гэл залбих юм. Хөвгтэй. Гэхдээ энэ утаа ганц гарангаач 98 болгоны төвийг нутаатай болж байгаа юм шүү. Бүх талаараа уулаар хүрээлэгдэж хонхор газар байрладаг учраас хүчтэй салхи гарахгүй тохиолдолд Цэцэрлэг хотын утаа багасна гэж бараг байдаггүй байна. Дийлэх айл өрхүүд түлшиндээ түүхийн нүүрс хэрэглэж байгаа нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болж байгаа юм. За үүний гол шалтгаан нь юу юм бэ гэхээр Арангай аймгийн хэмжээнд бол одоо төвлөрсөн халаалтын систем нь бол одоо түрүүний хэлээд байгаа одоо нэг одоо аж ахуй нэгж байгууллагад төвлөрөөд тэр нь бол одоо 16-7 том одоо уурын зуух ажиллаж байна. За энэ нь бол агаарын бохирдолд бол бас их нөлөө үзүүлж байгаа. Мөн одоо энэ ямар холбоотой юм бэ гэхээр хүмүүс одоо тэр төвлөрсөн хангамжаар одоо халаалтын их усрыг шийдвэрлэхгүй байгаа учир нь бол халаалтын зардал өндөр болоод байгаа. Цэцэрлэг хотын агаарын бохирдлыг бууруулахад төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх шаардлагатай байгааг нутгийн удирдлагууд хэлж байна. Тухайлбал шөнийн тарифыг тэглэх, сайжруулсан түлш эко зуухыг хөнгөлөлттэй үнээр худалдах зэргийг шийдвэрлэх хэрэгтэй байгаамаа. Тэгээ одоогийн байд 24 цагийн доторх хэмжээг 20 минутаар 3 удаа аваад үсгэхэд азотын одоо давхаргын хэмжээ 2.2 дахин их хөхөрлөг хүчлийн хэмжээ нь бол 1.6 дахин их ийм хэмжээтэй гарч байна гэж одоо ийм шинжилгээт гарсан байгаа. Төвлөрсөн одоо дулааны цахилгаан станц барих асуудал Арангай аймгийн 1 номерын асуудал байгаа. Хоёрдугаарт албан газар байгууллагуудын орон сууцнуудын халаалтын асуудлыг нэгдсэн дулааны асуудлаар шийдсэний дараа давхар хавсрах хэлбэрээр нөгөөд одоо нийслэл хотод нөгөө өвлийн улиралд шөнийн дулааны асуудлыг тэглэсэн асуудал энэ асуудлыг бас орон нутгаар бас хэрэгжүүлэх шаардлага байгаа. Архангай аймгийн Цэцэрлэг хотын агаарын бохирдлыг бууруулахад дулааны цахилгаан станцын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа юм. За гамшигын хэмжээнд хүрэхээс өмнө урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөж байгааг судалсан шинжлэх ухааны үндэсний судалгаа нотлогоо одоохондоо манай улсад байхгүй байна. Хэдий тийм ч амьсгалын замын хүнд өвчнөөр өвчилж хэлийн чандад эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд агаарын бохирдлоос үүдэлтэй гих оншийг сонссон олон хүмүүс байдаг байна. Ээж авдаа эрхлэн тоглож чихэр жимс амттнаар билуурч явах насан дээрээ сондор охин эмнэлэг эм тариа гэсэн 3 зүйлээс салахгүй болсон гэдэг. Энэ бол одоогоос 3 жилийн өмнөх үйл явдал. Өвлийн улиралд баян шүү маань ямар амар агаартай хүн урдах машиныг гэрэлж харагдахгүй тийм агаар жирэмсэн ээж явна. Нэгдүгээр, хоёрдугаар хүүхдэн дөнгөж төрөө тийм орчинд байгаа тахаар нөгөө хүүхдийн чи өвчин улам сэтэрдэг, амьсгал нь сүлдээ боогдож эхэлдэг. Тэгэл жоохон ханаад хүрэх гээл ханаад хүрээд эхний шатандаа шууд ухаалтаа унцдаг гэсэн. Тэгэл битүүр чи бүр яаралтай тусламжаар баг өвлийн хүйтний улиралд бол баг сартаага 2-3 удаа их нэлхст очиж хөвтдөг байсан. Төрөлхийн уушиг болон зүрхний цоролтой төрсэн охиноо аав ээж нь Монголдо эмчлүүлсэн боловч тусыг хис олж, Солонгос улсад хагалгаа илгэхээс өөр аргагүй болж, Солонгосын Samsung эмнэлгийг зорин очсон байдаг. Дараа хүүхд гарахтаа би юунд анхаарах вэ? Яагаад ийм хүүхд төрчвөл гэж асуусан. Тэгэхээр дараа энэ
нөхцөл амьсгалах нөхцөл нь хүнд байсан. Тэгээ дээрээс нь агаарын бохирдолд одоо маш их ямар нэг химийн элемент нь маш хатуу гарсан учраас танах тэр нөхцөл амьдрах нөхцөл амьсгалж байгаа гар чинь бохирдолтой байсан бол маш хүүхд чинь бас ийм өвчтөд төрсөн шүү гэд байс болсон байна гэдгийг хэлж байсан. Энэ бол бидний амьдарч байгаа орчны бохирдлын золиос болсон зөвхөн ганц л ээж охин хоёрын зовлон. Хүүхдийн уушгины цуцангийн хөгжил нь 3 настайд бүрэн хөгжиж гүйцэдэг. Өөрөөр хэлбэл яг л ийм бага насандаа хүний хамгийн чухал эрхтэн болох уушгины бүтэц тогтдог гэсэн үг. Тэм учраас уушгины яг хөгжлийнх нь явцад хортой хий утаагаар хүүхд амьсгалах нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй гэдгийг эмч мэрэгчтнүүд хэлж байна. Эсвэл одоо нүүрс зөрчийн дутуу эсвэл хөхрийн эсвэл одоо янз бүрийн хортой тооснууд ийм юмтай агаараар хүүхэд одоо амьсгалаад тэнд эд эсвүүсч хөгжихэд бол хүчил төрөгч бол байнга дутагдж байдаг. Хүүхэд хүчил төрөгчөөр дутагдахаар дээр хүүхдийн бие явагдах бодисын солилцоо энэ бол алдагддаг. Энэ вирусээс гадна энэ агаарын бохирдол гэдэг чинь яг өвлөө удирдал бүр ихсэж байгаа болохоор тийм ээ. Яг удирдлийн чанартай гэдгээр нөлөөлж байгаа. Мэдээж шалтгаан болж байгаа. Ингээл одоо шуугаад орж ижин гэж энэ агаарын бохирдлоос болж байгаа. 2014 оны 5 сарын 21-ээс хойш бид нар нэг 260 хүүхдээр ажиллаж байна хяналтанд. За тэнд ганцхан уушгины хатгалгаа байхгүй. Уушгины гач хөгжил байна. Уушгины судасны эмгэгүүд байна. Зүрхний гажигтай хүүхдийн уушгины хатгалгаа байна. Одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уушгины хатгалгаа байна. Ямар шалтгаантай байна вэ гэдгээс хамаарат тэр хүүхэд бүрэн идэггүй үгүй юу гэдгийг шийдэгдэнэ. Энэ мэтчлэн агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар хамгийн сүүлийн үеийн баримт судалгаа дэлгэрэнгүй мэдээллийг өнөө орой Монголын мэдээ суугаар 22 цаг 20 минутаас гарах их сурвалж нэвтрүүлгээс үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй. Орхон аймгийн музей зориултын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас музейн сан хөмөргийн хадгалалт хамгаалалт эрсдэлтэй байдал үүссэн байгаа. Тэгвэл боловсрол соёлын шинжилгээ спортын яамнаас энэ онд багтаагаад аймгийн музейн шинэ барилгын ажлыг эхлүүлэхээр төсвийн асуудлыг шийдсэн байна. Орхон аймгийн музей анх 300 гаруй үзмэр сан хөмрөгтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 1700 орчим үзмэртэй болж баяжигдсан байна. За аймгийн музей үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү барилга бол анх 1979 онд кинотеатрын зориулалтаар баригдаж байсан ийм барилга. Энэ утгаараа музейн үзмэр сан хөмрөг бол зориулалтын бус стандартад нийцэхгүй газар одоо үйл ажиллагаа явуулж дэглэгдэж хадгалагддаг. За энэ утгаараа музейн одоо шинэ барилга стандартад нийцсэн барилга барих одоо энэ асуудал 2008 оноос эхлэн яригдж зураг төсөл хийгдсэн байдаг хэдий ч үдийг хүрсэн байдаг. За тэгвэл 2017 он гарсаар Орхон аймгийн музейн шинэ барилгын ажлыг эхлүүлэх одоо энэ таатай мэдээллийг одоо яамнаас өгсөн байна. Манай энэ музейн барилгач нэг эргэн тойронтой хувийн аж ахуйн нэгжүүд байна, бар ресторанууд байна. Одоо нэг хоол үнэртэг чигдул ерөөс ингээд энэ хадгалтын горин бол ерөөхдөө алдагдсан. Одоо чиг ихтэн гэдэг чинь үзмэрийг муутгах бол анхан шатны бүр хамгийн том нөлөө үзүүлж байгаа. Орхон аймгийн музей нь энэ байранд 1989 онд нүүж орсон байна. Энэ хугацаанд их засвар огт хийгдэж байгаагүйгээс дээврээсээ байнга усчийг алддаг байна. 2008 онд хийгдсэн музейн шинэ барилгын зураг төсөв 2 тэрбум орчим төгрөг байсан ч хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй байсаар өдийг хүрчээ. Аймгийн музей нь 35 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. 1700 орчим үзмэртэй. 2017 онд барилгын ажлыг эхлүүлснээр Орхон аймагт зориулалтын стандарт шаардлагад нийцсэн музейтэй болж музей үзмрийн хадгалалт сайжирч сан хөмөргөө нэмэгдүүлэх боломжтой болох юм байна. Бид тохинд улс орны дотоод үйл амьдралын мэдээллээс танилцууллаа. Одоо үзэгчтэй хүн гадаад үйл амьдралын мэдээг хүлээн авцгаана уу. За үзэгчдээ өрөөмийн дүргийг та бүхэндээ өнөөдөр дэлхийн дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдал мэдээлэлээс хүргэе. За жил бүр дэлхийн удирдагчид болон бизнес элитийн төлөөлөгчдийг нэг дор цуглуулдаг Давосын 47 дахь удаагийн эдийн засгийн чуулган өнөөдөр ажиллаа эхэллээ. За Швейцарт төрийн ажил хийж байгаа бүгд найрамд Хятад улсын дарга Ши Цзиньпин энэ жилийн чуулга уулзалтыг нээж үг хэллээ. За дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулагчтай хэлж байгаагаар энэ жил уулзалтад дэлхийн 70-аад орноос ирсэн 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа нь нэг ёсны дээд амжилт тогтоогод байгаа юм байна. За эдгээрийн дотор дэлхийн 30-аад орны төр засгийн тэргүүн нар, за мөн 3000 гаруй томоохон пүүс компани, банкны удирдагчид оролцож байна. За дэлхийн эдийн засгийн форум анх 1971 онд байгуулагдсан. За дэлхийн 1000 гаруй пүүс компани, олон улс орны байгууллагууд, форумын гишүүн
болж формын төв байр Женев хотоос холгүй орших колони хотод байрладаг. За Швейцарын профессор Клаус Шваб форумыг үүсгэн байгуулсан. За түүний санаачлагаар анх 1971 онд Европын тэргүүлэгч компани удирдагчид хуран цуглаж дэлхийн эдийн засгийн хэдийн төлөвийг хэлэлцэж нэгдмэл стратеги боловсруулж байсан байгаа юм. За жил ирэх тусам форумоор хэлцэх сэдвийн хүрээлж улс төр эдийн засгийн асуудлаас гадна дэлхийн худалдааны механизмыг сайжруулах арга замыг хэлцдэг болсон байна. За өнгөрсөн зууны 70-аад оны дунд үеэс Давост дэлхийн нөлөө бүхий хүмүүс удирдагчид урагдсан ирэх болж. За 80-аад онд оны онцлог үйл явдлын нэг болон хувирсан байгаамаа. За Давосын форум дэлхийн эдийн засгийн форум гэдэг нэрээ 1987 онд авсан бөгөөд үүгээрээ энэ форум дэлхийг нэгтгэж, дэлхийг нээлттэй болгох ирмэлцэлтэй гэдгээ дэлхийн нийтэд харуулах болсон байгаамаа. За Стамбул хотод шинэ жилийн шөнө Рейна клубт үйлчлүүлэгчдийг буудсан этгээдийг баривчилсан тухай Туркийн мэдээллийн Ихлас агентлаг уламжилж байна. За Санта Клаусын хувцас өмссөн этгээд шинэ жилийн шөнө шөнийн клубт дайран орж Калашников автоматаар инх замбраагүй галлаж эхэлсэн юм а. За энэ үеэр шөнийн клубт 700 хүн байсан. За халдлагын улмаас 39 хүн амь өргөдөж 70 хүн дөнгөж шархагдсан. За амь өргөцсөн хүмүүсийн дунд гадны жуулчид иргэд нэлээд байсан юм а. За Исламын улс террорист бүлэг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээж, энэ бол Турк улсын Сирид явуулж байгаа үйл ажиллагааны төлөөх өшөө авалт гэж мэдэгдсэн. За эндээс ирж байгаа мэдээгээр Узбекистан гаралтай Абдулгадир Машарипов гэгчийг Стамбул хотын Эсенюрт дүүрэгт явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилсан байна. За ерөн сүүлийн үед Турк улсад янз бүрийн террорист халдлага цөөнгөө гарч байгаа. За тухайлбал 12 дугаар сарын 11-ний өдөр Стамбул хотод хөл бөмбөгийн Бешикташ багийн цэнгэлт хүрээлэнгийн дэргэд араараас 2 дэлбэрэлт болж 44 хүн амь өргөдөж 150 гаруй хүн шархагдсан. За энэ халдлагын хариуцлагыг Курдистаны шонхрууд гэдэг зэвсгэлсэн бүлэг өөртөө хүлээсэн. За мөн 12 дугаар сарын 19-ний өдөр Анкара хотод гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Туркид сууж байсан Орос улбаны улсын элчин сайд Андрей Карловын амьнасанд халдсан. За өмнө нь Туркийн цагдаагийн газрын тусгай хүчинд албааж байсан 22 настай Мевлют Мерт Алтинташ гэгч элчин сайдыг буудсан байна. За Ирантай байгуулсан цөмийн тохиролцооноос ухрах нь мөргөлдөөн дэгдэхэд хүргэж болзошгүй төдийгүй ойролт орнын бүс нутаг болон дэлхийн дахины аюулгүй байдалд шууд занал хийлнэ гэж 3 хоногийн дараа бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керри мэдгдлээ. За тэрээр өчигдөр телевизийн CNN компанид ярилцлага өгөхдөө ингэж мэдгдсэн байна. За Керригийн хэлж байгаагаар Ирантай байгуулсан цөмийн тохиролцоо ажил үргээ биелүүлж байна. За энэ тохиролцоо хүчин төгөлдөр болсноос хойш Иран улс уран баяжуулахад хэрэглэдэг центрифугийн тоогоо 19,000-аас 5,000 хүртэл цөөлж. За мөн Иран улсын мэдлэлд байгаа баяжуулсан ураны нөөцийн хэмжээг 12,000 кг-аас 300 кг хүртэл одоо бууруулсан гэдгийг Керри онцолж. Энэ тохиролцооноос татгалзах нь бүс нутагт дахин мөргөлдөөн, сөргөлдөөн дэгдэхэд хүргэж болчихгүй гэдгийг онцгойлон хэлсэн юм а. За Америкийн нэгдсэн улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийнхаа кампани үеэр Барак Обамагийн засаг захиргааны Ирантай байгуулсан цөмийн тохиролцоо бол Америкийн нэгдсэн улсын хувьд гутам шиг цагаан ордны тэргүүн болвол энэ тохиролцоог эргэн харна гэж мэдэгдэж байсан. За Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлцээ 2004 онд эхэлсэн. 2006 оноос Ирантай олон улсын зуучлагч 6 буюу аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн 5 орн дээр нэмэх нь Герман улс яриа хэлцээг үргэлжлүүлсэн. За 2006-аас 10 онд нэгдсэн үндэсний байгууллага, Америкийн нэгдсэн улс болон Европын холбоо Ираны эсрэг хэд хэдэн багц 20 гаруй хэмжээ тогтоож байсан. За ингээд он удаан жил үргэлжилсэн яриа хэлцээний дүнд 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Вен хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталсан юм а. За энэ төлөвлөгөөгөөр Иран улс зэвсгийн плутоны үйлдвэрлэхээ зогсоож. За 15 жилийн дотор 367% хүртэл баяжуулсан ураны нөөцөө 300 кг хүртэл цөөлөх. За мөн цөмийн байгууламжуудаа өөрчлөн тоноглож, цөмийн эрчим хүчийг гагцхүү энхийн зорилгод ашиглах үүрэг амлалт авсан юм а. За өнгөрсөн оны 12 дугаар сард бүрэн эрхийг нь төр төдөлзүүлсэн бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гин Хэ
тус улсын томоохон компаниудын оролцоотой авилгын сүлжээнд шууд татагдан оролцсон гэж ерөнхийлөгч Пак Гин-хегийн туслахаар ажиллаж байсан Ан Чон-бом гэгч хүн мэдэгдэж байна. За тэрээр өчигдөр үндсэн хуулийн шүүхийн хуралдаанд энэ тухай мэдэгдлээ. За энэ хүн ийм мэдэгдэл хийсэн тухай Тона Илбо сонин мэдээлж байгаамаа. За сонины мэдээлж байгаагаар Ан Чон-бомын өгсөн мэдүүлгээс үзэхэд ерөнхийлөгч Пак Гин-хе Samsung Electronics компани удирдлагын бүтцийг өөрчлөх асуудлаа авилга өгснөөр шийдэхийг зорж байна гэдгийг мэдэж байсан байгаа юм. За Samsung-ийн дэд ерөнхийлөгч Ли Чэ-йон ерөнхийлөгч Пак Гин-хэтэй биечлэн уулзсныхаа дараа хоёр охин компанийг нэгтгэх зөвшөөрөл авч нэг их удалгүй ерөнхийлөгчийн найз Чой Сун-силийн тэргүүлдэг санд хэдэн 10 сая доллар шилжүүлж байсан байгаамаа. За мөн Ан Чон-бомын хэлснээр ерөнхийлөгч өөрөө Солонгосын томоохон компаниудаас авах хандивын мөнгөний хэмжээг 3 тэрбум вон буюу ойролцоогоор нэг 2.5 сая доллар гэж тогтоож байсан байгаа юм. За мөн ерөнхийлөгч Пак Гин-хе өмнө нь 4 жилийн ял авсан СК компани тэргүүн Чой Тхэ-вонд өршөөл үзүүлэх хэрэгт идэвхтэй дэмжлэг үзүүлж байсан байгаа юм. За мөн Пак Гин-хе KT компанид өөрийн танил хоёр хүнийг ажилд авахыг тулгасан бөгөөд хэсэг хугацааны дараа энэ хоёр хүн нь Чой Сун-силийн мэдлэлд байсан зар сурталчилгааны компанитай 6 сая долларын гэрээ байгуулсан байна. За үүнээс гадна ерөнхийлөгч Hyundai Motors компанид Choi Soon-siлийн охины нэг ангийн хүүхдийн эцэг эхийн мэдлэлд байсан KD Corporation компанитай хамтран ажиллахыг хүртэл зөвлөж байсан байгаа. За хэрвээ Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх парламентын ерөнхийлөгчөд итгэл үзүүлэх хэсэг шийдвэрийг зөв гэж үзэх тохиолдолд тус улсад ерөнхийлөгчийн хугацаанаас өмнөх сонгуул болох юм а. За энэ сарын 20-ны өдөр цагаан ордноос явах Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүндийн рейтинг одоогийн байдлаар 58%-тай байгаа ч гэлээ. Энэ нь том Жорж Бушийн 1993 онд тогтоосон босгоос доогуур байгаамаа. За судалгааны Gallup хүрээлэнгээс энэ сарын 4-өөс 8-ны хооронд явуулсан санал асуулгын үр дүн үүнийг гэрчилж байгаа юм. За сүүлийн саруудад Обамагийн нэр хүнд унсан. Гэхдээ үүнээс өмнө өсөлт ажиглагдж байсан гэдгийг судлаачид хэлж байгаа юм. За хэрвээ 2015 оны сүүлээс хойш Америкчуудын 50 орчим хувь нь Обамагийн талаар сайн амттай байсан бол өнгөрсөн оны 11-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар энэхүү үзүүлэлт 62% хүртлээр өссөн. Гэхдээ Обамагийн нэр хүнд ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь анхны хугацаа дөнгөж ихэсний дараа жинхэнэ оргил үедээ хүрч 69%-тай байсан. За судлаачид Барак Обама нэр хүндийн рейтингийн хувьд өмнөх ерөнхийлөгч баг Жорж Бушийг ардаа орхиж чадсан бөгөөд баг Жорж Бушийн нэр хүнд тухайн үедээ 40%-тай байсан юм байна. За ардчсан намын Билл Клинтоны нэр хүнд Обамагийнхаас 1 оноогоор доогуур байсан байна. За Обама нэр хүндийн хувьд өөрийн эхнэр Мишелийн ард орлоо. За Мишель Обамаг Америкчуудын 68% нь дэмжиж байгаа юм. За 2009 оны 1-р сард ч гэсэн Мишель Обамагийн нэр хүндийн рейтинг бол бас иймэрхүү үзүүлэлттэй байсан байгаамаа. За бид та бүхэндээ өнөөдөр дэлхийд дахинд болон олон улсад өрнсөн үйл явдлаас хүргэлээ. Одоо та бүхэнд спортын үйл амьдралын мэдээллээс танилцуулъя. Орой минь төргийн үзэгчдээ Монголын мэдээ сувг өдөр тутмын спортын мэдээгээ үзүүлж байна. Жудо бүхий спортын энэ цагийн шилдэг тамирчин Лондон 2012 зуны олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальт Монгол улсын гавьяа тамирчин сайн жаргалын нэм очир энэ өдөр тамирчны замналаа утгалж их спортынхон дивжээндээ хүндэтгэл үзүүллээ. Тэрээр жудо бүхий спортод нийтдээ 18 жил тамирчнаар хүчин зүтгэж улмаар цаашдын замналаа багш дасгалжуулагчийн ажлаар үргэлжлүүлэх болсноо илэрхийллээ. Үндэсний болоод их спортын олон хүчний хөлгийн Увс аймгийн Тэс сумна 1985 онд мэндэлсэн жудо бүхий спортын олимпик дэлхийн хос медальт Монгол улсын гавьяа тамирчин сайн жаргалын нэм очир өнөөдөр 32 наснда зодог тайлж жудо бүхий дэлгэхдээ хүн бүхний сэтгэлийн утсыг хөндлөө. Үе үеийн алдартны хөл суугаа шингэсэн спортын төв ордонд эрэгтэйчүүдийн 40 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний татамид олон улсын шүүгч Дамдингийн инх төвшин түүний отхон ялалтыг зааснаар Монгол улсын гавьяа тамирчин нэм очир их спортын тамирчны замналан өндөрлөвж байна. Жудо бүхий спортод түүний хөтлөн оруулсан анхны багш Лүнэрэнгийн Баттогтох, улсын шигшээ багт анхных нь багшаар ажилласан Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын багш Насан Тогтхолон, Монгол улсын гавьяа тамирчин ардын багш Ходвогийн Балжин нэм, Монголын жудо бүхий холбооны ерөнхийлөгч гавьяа тамирчин Халтмаагийн Баттулга, жудо бүхийн шигшээ багийн бүх цаг үеийн тамирчдын төлөөлөл түүнд хүндэтгэл илэрхийлж цаашдын замналд нь амжилт хүслээ. Залуу тамирчтай бас
боломж олгож дэлхийн аваргад явуулж байсан, олимпиад явуулж байсан ийм одоо өөрийн ухаалаг, ийм сайн тамирч юм аа. Тэгээд энэ амжилтын ард бол бас нэг хүнийг дуртахгүй байж болохгүй. Энэ хадамжит хань лам дэгд бол бас манай Шигшавагийн тамирчин, Аалтын хошоо аварга, Гараан Ислам, Гараан төрийн тэмцээний аварга, Монгол улсын олон удаагийн аварга, сам дэгд маань бас та баярлснаа илэрхийлмээр байгаамаа. Инхүү түүний цаашдын спортын замнал дардан байхыг өрөөж үе үеийн багш нар нь үг сургаалаа хэлсэн бол Монгол Улсын гавьяа тамирчины мочор Монголын жүдо өвхийн залгамжлаа улсын шилдэг тамирчин 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Нутгийн дүү Эрхэнбаярт өхийн өмсгөлөө гардуулж өглөө. Түүнчлээ олон улсын жүдо өвхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хинитка, олимпийн зэрэглэлийн шүүгч Оросын холбооны улсын иргэн Владимир Востриков нар олон улсын жүдо өвхийн холбооны 6 дугаар дангийн бүсийг гардуулж төв дэлхийн шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах их үйлсэд нь амжилтыг өрөөлөө. Одоо ирээдүйн олон олимпик дэлхийн аваргуудыг одоо төрөөсөө гэсэн үүднээс одоо өнөөдрөөс албан ёсоор Монгол улсаа төлөөлж барилдах уу гэдгээ одоо хэлж байна. Тэгээд одоо миний амжилтын ард зөндөө олон зүйл байдаг. Манай жүдогийн баг хамт олон миний ах дүү нар, миний нагц нар, аав ээж маань, миний хань нааз нөхд гээд тэгээд миний тамир спортын газар олимпийн ороо тэгээд намайг төсч ирсэн бүх одоо Монголын артанд одоо тэднийхээ тэр халуун дулаан одоо энэ хэрэгээр бас юм дэлхийд одоо нэм очир гэсэн нэрийг одоо Монгол ороод хамгаалж чадсан гэж боддгоо. Тэгээд Монголын артанд баярлалаа гэж хэлье да. Жүдогийн хасах 70 кг-ийн жин 7 улсад хүчтэй өрсөлдөгч байсан Монгол Улсын гавьяа тамирчин сайн жаргалын мочор Лондон 2012 зуны олимпийн наадмын хүрэл медаль, 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан болон багийн хүрэл медаль, Аз тивийн аваргын мөнгө, олон улсын жүдо өвхийн холбооны дэлхийн цом гран-при, их туулга зэрэг цуврал тэмцээнүүдийн 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль тавилаа. Монголын жүдо бүхийн эрэгтэйчүүдийн 40 дахь, эмэгтэйчүүдийн 25 дахь, багийн 5 дахь удаагийн насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордноо үргэлжилж байна. Энэ тэмцээний 2 дахь өдөр буюу өнөөдөр улсын аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлттэй ажиллагаа болж Монголын жүдо бүхийн халуун ам бол спортын төв ордны аан танхимд хурамч боллоо. Жүдогийн 2017 оны насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж эмэгтэйчүүдийн 70-78, нэмэх 78 кг, эрэгтэйчүүдийн 81, 90, 100, нэмэх 100 кг-ийн жингийн аваргууд нь тодорхойд байна. Токио 2020 шинэ олимпийн циклийн жүдогийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсны нээлттэй мөн хийж тэмцээний хүндэт зочид олон улсын жүдогийн холбооны гишүүн болон Монголын жүдогийн холбооны удирдлагууд, олимпийн зэрэглэлийн шүүгчид, жүдогийн спортын анхдагчид, тэмцээнд оролцогч тамирчид хүндэтгэн жигслээ. Энэ удаагийн тэмцээний нэгэн томоохон зорилт олон улсын жүдогийн холбооны шин дүрмийг хэвшүүлэх, цаашид олон улсын тэмцээн уралдаанд Монголын тамирчид оролцоход дүрмийн хувьд хоцрогдолгүй болгоход оршиж байна. Мөн улсын аварга шалгаруулах тэмцээний медальт барьж шалгарсан тамирчдыг твийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын жүдогийн холбооны дэлхийн шансааны оноо олгох тэмцээнүүдэд оролцуулах, жүдогийн багийн төрлөөр төв дэлхийн тэмцээнд оролцох, багийг сонгон шалгаруулах, жүдогийн үндэсний шигшэвагт нэр дэвшүүлэх зэрэг томоохон ач холбогдол зорилготой гэдгийг тэмцээний зохион байгуулагчид хэлж байлаа. Монголчууд манай олимпийн циклд бол бас анхаарлаа хандуулдаг. Тэгээд энэ тэмцээнээс олимп болгоноос бас медалийн бохиол таслуулахгүй байх юм зорилго байдаг. Тэгээд Токио бол Азад болж байгаа юм учраас Азийн олимпиас Монголын жүдогийн төрлөөр алтан медаль, мөнгөн медаль авах юм цикл эхэлж байгаамаа. Тэгээд амжилттай хөргөжлүүлнэ гэсэн ийм бодолтой. За улсын аваргын хувьд бол залуучууд их голсон. Гэхдээ бас олимпийн алтан мөнгө хүрэл, дэлхийн аваргын алтан хүрэл медаль тамирчид оролцсон юм сайхан тэмцээн болж байна. Жишээ нь олимпийн аварга Дүрсэнбаяр улсын аваргыг одоо хүндэлж оролцож байгаа гэдэг нь бас залуучуудыг үлгэр дуурайл үзүүлж байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивэлдороо зохион байгуулагддаг Дуйлиан 2020 өсрийн өлөмбөгчдийн Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээн ирэх 4-р сард эхлэн нийслэлийн шатанд шалгарсан дүүргийн шилдэг багуудын төлөөлөл тэмцээний сугалаагаа татсан байна. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 онд Дуйлиан 2020 тэмцээн Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдороо эхэлж байсан төвхтэй. 11 дахь удаагийн тэмцээний 3 дугаар шатны тоглолтыг нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хороо, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбоо, нийслэлийн боловсролын газар, их талын Дуйлиан төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулахаар болоод байна. Хөлбөмбөгийн спортоор хичээллэх охид хүүгүүдийн дунд 2016-аас 2017 оны улиралд 8 насны ангилалд сургууль дүүргийн шатны тэмцээнүүд болж 30,000 гаруй хүүхэд багчууд энэ тэмцээнд хамрагдсан бол 3 дугаар шатны тэмцээний суглаа нийслэлийн иргэний танхимд болж энэ тэмцээнд 183 багийн 2200 гаруй хүүхэд багчууд оролцохоор болоод байна. Дуйлиан 2020 тэмцээний нийслэл хотын аврах шалгаруулах тэмцээнд шалгарсан 4 баг тэмцээний 4-р шатал болох улсын аврах шалгаруулах тэмцээндээ хүч үзэн эдгээр шигшээ тэмцээнүүдийн тоглолтыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ суваг шууд дамжуулан үзүүлнэ. Хойд Америкийн үндэсний хоккейн лиг болон Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Ингээд лигийн хүрээнд болж байгаа сонирхолтой тоглолтуудын мэдээлэлээс үзэгч та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Sharks-ын залуусын өдөр мөсөн талбайд Канадын Winnipeg Jets-ийг хүлээн авч улирлын 44 дахь тоглолтоо хийлээ. Тэд тоглолтын эхний 2 үед өрсөлдөгчөө бүх талаараа илүүхэн тоглож 3 голыг оруулсан. Энэ удаад аврах засуудаас Joel Ward, Timo Meier, Brent Burns нар хаалган чабыг оруулсан юм. Sharks-ын багийн лидер 31 настай Канад хамгаалагч Brent Burns энэ улирлын 44 тоглолтод бүгдд нь талбайд гарч 18 гол оруулан 27 оновчтой дамжуултыг өгөөд байгаа юм. Улмаар багуу шийдвэрлэх 3 дугаар үед тус бүр 2-2 голыг оруулснаар Sharks 5-2 харьцаатай ялтыг авсан байна. Ингэснээр тэд улирлын 26 дахь хожлоо авч 54 оноо тоосноор өрнөд үсгийн 5 дугаар байраа хадгалж үлдэж байна. Харин Канадын Winnipeg Jets 47 тоглолтоос 44 оноо цуглуулсан үзүүлэлтээр энэ бүсийн 12 дугаар байрт улирлыг үргэлжлүүлж байгаамаа. Дорнод үсгийн 3 дугаараар төчигдөж байгаа Boston Celtics улирлын 41 дахь тоглолтоо өөрийн TD Garden ордондоо хийлээ. Brad Stevens тасгалжуулагчаар өдрөдөөсөн Босны залуус энэ өдөр тоглолтын эхнээс багаараа жиг цаа тоглолтыг үзүүлж эхний 12 минутын хугацаанд 34 он авсан. Улмаараа дөрөвийн тоглолтод өрсөлдөгчөө оноогоор шүжүүлсээр 108-98 харьцаатай үндсэн цагт очжээ. Босноос багийн лидер Isaiah Thomas 35 он авсан үзүүлэлтээр багаа тэргүүллээ. Мөн Доминикан төвийн тоглогч Al Horford 22 он авсан сайн тоглолт үзүүлсэн бол Jay Crowder, Kelly Olynyk нар тус бүр 15 он авчээ. Тэгвэл Шарлоттоос Кемба Walker, Marvin Williams нар тус бүр 29 дэш он авсан ч багийн бусад тамирчдын тоглолт хангалтгүй байлаа. Бостон Кингснэр 3 дараас хожлыг авч нийтдээ 26 хожил 15 хожигдолтойгоор удирлыг үргэлжлүүлж байна. Харин тэдний өрсөлдөгч Шарлотт Хорнетс 20 хожиж 21 хожих замжилттай энэ бүсийн 9-р байрт удирлыг үргэлжлүүлж байна. Багууд энэ удирлаа лигийн 4 мясаар тус бүр 82 тоглолт хийх ёстой. Одоогоор үүний хагасд нь буюу 41 тоглолтод оролцоод байгаамаа. Монголын мэдээ суваг үзэгч та бүхэнд өнөөдөр манай улс их хурлд болоод дэлхийд дахин дууссан спортын томоохон хуралдаан тэмцээн үйл явдлын мэдээлэлээс төлөвлөлөө. Одоо үзэгч та бүхэндээ анхаарлыг ойрын өдрүүдийн цагаагаар мэдээнд хандуулъя. Үлгийд шөнөдөө 23 өдөртөө 13 хэмхүүйтэн байна. Улаангомд шөнөдөө 34 хэмхүүйтэн өдөртөө 25 хэмхүүйтэн байна. Овдод шөнөдөө 27 хэмхүүйтэн өдөртөө 15 хэмхүүйтэн байна. Алтайд шөнөдөө 28 хэмхүүйтэн өдөртөө 18 хэмхүүйтэн. Улаастад шөнөдөө 33 хэмхүүйтэн өдөртөө 22 хэмхүүйтэн байна. Тосон сэнгэлд шөнөдөө 42 хэмхүүйтэн өдөртөө 30 хэмхүүйтэн. Баян хонгор шөнөдөө 27 хэмхүүйтэн өдөртөө 16 хэмхүүйтэн байна. Мөрөнд шөнөдөө 34 хэмхүүйтэн өдөртөө 23 хэмхүүйтэн. Хатгалт шөнөдөө 35 хэмхүүйтэн өдөртөө 22 хэмхүүйтэн. Цэцэрлэгт шөнөдөө 28 хэмхүүйтэн өдөртөө 18 хэмхүүйтэн. Хар хоринд шөнөдөө 29 хэмхүүйтэн өдөртөө 22 хэмхүүйтэн байна. Арвай хэрт шөнөдөө 24 хэмхүүйтэн өдөртөө 18 хэмхүүйтэн. Булган шөнөдөө 34 хэмхүүйтэн өдөртөө 23 хэмхүүйтэн. Дархан хотод шөнөдөө 33 хэмхүүйтэн өдөртөө 26 хэмхүүйтэн. Эрдэнэт хотод шөнөдөө 28 хэмхүүйтэн өдөртөө 20 хэмхүүйтэн байна. Шойрт шөнөдөө 29 хэмхүүйтэн өдөртөө 17 хэмхүүйтэн. Сүхбаатарт шөнөдөө 34 хэмхүүйтэн өдөртөө 27 хэмхүүйтэн. Зүүн хараад шөнөдөө 32 хэмхүүйтэн өдөртөө 25 хэмхүүйтэн.
100 модод шөнөдөө 30 хэм хүйтэн өдөртөө 21 хэм хүйтэн байна. Багнуурт шөнөдөө 36 хэм хүйтэн өдөртөө 22 хэм хүйтэн. Чингист шөнөдөө 38 хэм хүйтэн өдөртөө 26 хэм хүйтэн. Баруун уртад шөнөдөө 29 хэм хүйтэн өдөртөө 22 хэм хүйтэн. Чавалсан шөнөдөө 30 хэм хүйтэн өдөртөө 22 хэм хүйтэн байна. Мандалговьд шөнөдөө 26 хэм хүйтэн өдөртөө 17 хэм хүйтэн. Далан задгадад шөнөдөө 21 хэм өдөртөө 13 хэм хүйтэн байна. Хамбогдод шөнөдөө 17 хэм хүйтэн өдөртөө 11 хэм хүйтэн. Сайн шандад шөнөдөө 25 хэм хүйтэн өдөртөө 14 хэм хүйтэн байна. Замын үд суманд шөнөдөө 23 хэм хүйтэн өдөртөө 11 хэм хүйтэн байна. Улаанбаатар хотноо шөнөдөө 31 хэм хүйтэн өдөртөө 24 хэм хүйтэн байна. Ирэх үзэгчдээ бид та бүхэнд цагийн хүрэл мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаарыг үзүүллээ. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажил өсөд амжилт хүсье. Сайхан амраарай. Баяртай.